14 дугаар анги эхэлж байна. 14 дугаар анги эхлэхэд Амина бүжигээ охин эмээ дээр ирж байгаа. За тэгээд эмээ нь нөгөө гэрээ үйлчлэгч эгчтэйгээ хоёлаа Аминыг тосож авнаа. За Амина болохоор гэрээ үйлчлэгч эгчтэй их сайхан хандна. Харин эмээгээ болохоор тэр бол шулам. Миний ээж надад тэгж хэлсэн. Аавынхын талаар олж мэдхийг маш их хүснэ. Аавыг нас барцсан гэж боддог байсан. Гэтэл аавыгийн амьд гэдгийг мэдээд Амина хэдийгээр жоох хүүхэд ч гэсэн маш их баярлаад миний аав амьд байгаа мó гэж асууж байгаа. Хатан ээж хандаа ихч маань хүнийг нэг гоё тийм бууж өгж байгааг харах аюу гоё юм те. Хүний амьдралыг ярихаар чи ямар хажууд нь лаа барай сууж исэн биш. Яаж мэдж байгаа юм гэдэг штэ те. Тэгэхээр кино болохоор гоё юм уу? Хажууд нь лаасах байтугай. Яг бүх юм хараад үзээ сонсож байгаа. Тэгээд хатан ээж хандаа бол одоо нэлээд тийм хөшөөшөг гэж би дандаа хэлдэг. Тийм эмхтэй байсан, ямар ч буруугүй. Одоо энэ анги дээр бол нэлээд бууж зөөлөрж Аминаг өөрийнх нь таалтай авахгүй ч Аминаг ямар ч одоо дураарай, заримдаа бүдүүлэг зөрүүцэн гаргасан ч одоо ийм байна охиндоо хайртай мартай гэж ингэж хэлж байна. За тэгээд энэ ангийн хамгийн гол үйл явдал нь алдар нар соёлоо охин урнаатайгаа ээж дээр ирж байгаа. Тэгээд урнаа Амина хоёр танилцж байгаа. Тэгээд одоо шал хоёр гаригийн хоёр хүүхэд хоорондоо танилцж байгаа. Урнаа болохоор мэдээж гадаадд аав ээжтэйгээ өсөж торнод байж байгаа. Нилээн тийм одоо цэвэр цэмцгэр юм ба тийм охин байна. Амина болохоор ч одоо бас ширүүн орчинд одоо хат үсэж байгаа учраас хэлэх гэснээ хэлцдэг, дуул гэвэл дуулцдаг, нилээн нүүрэмгий царайлаг хөөрхөн. Тэгэд аавыгээ анхудаа харж байгаа. Гэхдээ аавыгээ бол сайн хүн гэж бодохгүй байгаа. Яагад гэвэл та ээж битэрийг орхисон гэж байгаа. За энэ анги дээр соёлогийн дүр бол нилээн одоо бүр улам томрон болж гарч ийн. Яг 14 дугаар анги дуусахад хандаагүй хэлдэг. За ингээд алдраа ээж нь туслангийн байшингаа зархаар болсон гэдгсэн чинь алдар болохоор ээжигээ та яавал яа гэтэй. Тэгээд ээжийнх нь гол нь яагаад энэ туслангийн хавсаа зарч авъя гэхээр Аминаг сургуульд оруулах мөнгө төгрөх хэрэгтэй. Тэгээд дээр нь энэ үйлчлэгч эгчтэй энэ хоёр хойлоо хөшөрж байгаа учраас одоо хоёр давхар гэрийг арчилж хамгаалж чадахгүй нэ гэж хэлсэн. Тэгсэн чинь соёлоос тас уурлаа. Та тэгээд хүн дуудаад харуулчих болтгүй мүү? Нөгөө өнгөрөө зангаараа те. Эсвэл би аавыг дуудаад асарч хамгаалах хүн болох юм уу гэж зүгээр ширв татаал босдог. За тэгээ соёлоо гараад алдарт хэлнэ. Нэг бол чи энэ Аминаг сонгох, нэг бол битэрийг сонгох гэж хэлээд яваад өгдөг.